За сайн бацгаано санан байна. Энэ удаагийн уншлагада тавтай Марил. За бүгдээрээ сахиусны зөвлөгөөг нь харж өгөх болно. За сахиусны группийн асуултуудыг нь танилцуулж өгье. Эхэнд юун түрүү таны одоогийн байдал ба зөвлөгөө. За болж бүтэж буй зүйлс юу байна? Тэгээ эерэг мэдээлэл. Хоёрт нь асуудалтай зүйлс юу байна? За сахиусны зөвлөгөө нь харж өгнө. Тэгэцэд нь таны ба энэ нөхцөл байдлах нэрээдэг нь харж өгөх болно. Нэмэлт хэсгээр нь болохоор танд ирж буй дараагийн шагнал, энэ шагналыг хүртэх эсвэл үржүүлэхэд хэрэгтэй алхам, таны дараагийн сорилт, та хүссэн зүйлийг хизээ авах, тийм эсвэл үгүй гэсэн хариулт, тэгээд сахиусны синхроныг нь хараад уншлах нь болох болно. За 3 групп байна. Группуудыг нь танилцуулж өгье. Групп номер 1 төөрөлт эсвэл төөрдөг байшин. За групп номер 2 нь болохоор gentleness, зөөлөн байдал. За, групп номер 3 цорай, echo. За, хамгийн татагдаж буй группийг сонгоод уншлагаа авч сонсорой. Тэгээ уншлах дээр нь сайхан энергийн шалгалтыг нь хийж өгөх учраас уншлагаа сонсож байх үед нь шууд таны уншлага мөн үгүй юу мэдэгдэх болно. За тэгээ нэгээс илүү уншлага групп танд зохиж болзошгүй эсвэл энэ бичлэгт альч уншлагын танд зохихгүй байж болно. Хэрвээ тийм бол та миний бусад сахиусны зөвлөгөө бичлэгүүдээ сайхан скролдож байгаад хамгийн татагдсан дээр нь дараад унших юм бол тэнд нь тань зориулсан хамгийн арвин их мэдээлэл сахиуснаас нь явуулсан хамгийн их арвин мэдээлэл байх юм шүү. За тэгээд группүүдээ хараад татагдж байгаа боловч хуучин групп байна штэ энэ төр гэж бодох шаардлага байхгүй. Яагаад гэвэл уншлагууд нь бүгдээрээ цаглашгүй юм шүү. За сайхан мэдрэмжтэйгээ холбогдъё, эйгүү амьсгал авъя. Тэгээд уншлагаа айгүй няхуур хандаж сонсож болно. Бас гэхдээ ажлынхаа хажуугаар гэдэг ч юм уу те гэрийн ажлынхаа хажуугаар нэг тоохгүйгээр сонсож бас болдог. Хэрвээ тэх юм бол ахыг нь аваад гэхийн гээгээд сонсох юм шүү. За бүгдээрээ сан группүүд рүүгээ орцгоё. Групп номер 1 сайн байна уу? Уншлагадаа тавтай Марил. Та төөрдөг байшин буюу төөрөлт буюу labyrinth гэдэг энэ хөзрийг сонгожээ. За энэ хөзөр нь ихэвчлэн бодлын өөрийнхөө бодол дотроо төөрөх, бодсоор хагаад ингээ нэг эргүүлэг доторт орохыг ирэхэд бол бэлэгддэг хөзөр байгаа. За гэтээ шууд хөзөрнүүдийг нь суглаад хараад үзье. За групп номер 1 таны одоогийн нөхцөл байдал ямар шүү байдалтай байна? За тэгэхээр энэ бичлэгийн таалагдж байгаа юм болвол мэдээж лайка дарахаа бүү мартуу за тий лайка дарах юм бол YouTube дээр нь болохоор бас зүүн мэдээлэл болж очдог. YouTube гэдэг энэ хэрэгслийн платформын судалгааны гэдэг ч юм уу те бичлэгийг зохицуулж байгаа арга нь аюун нарийн юм байлээ шүү дээ. Тэгэхээр сайн лайка дарж өгөөрэй. Тэгэх юм бол энэ бичлэг нь таалагдж байгаа би ч гэсэн хараад болох боломжтой. За групп номер 1-ийн одоогийн нөхцөл байдлыг нь харъя. Holographic тараагаар харж өгье. За. Тасан доош харсан байна. Үнэхээр хас шаргалгүй нурмаасан тэ нэг л хоосон нэг л яоцгүй мэдрэмжтэй сууж байгаа харагдаж байна. За энэ дэр нэмэлт мэдээлэл аваа. Яагаад яоцгүй байна вэ? Амьдрал нэг л болж үлдэхгүй ч байгаа юм шиг нэг тийм хэцүү үе байдаг да. За гэтэ нэг амар сүрхий их юм дөргиж гэдэг ч юм уу те дөргиж амар юм хүчтэй цохилт мохилтол аваагүй байж болно. Бүх зүйл хэвийн байж болно. Бүх зүйл хэвийн энгийнээрээ байгаа боловч тэгээ бараг л бүх зүйл их дажгүй болоод байгаа юм шиг хэрнээ. Та яагаад ч юм нэг л яоцгүй нэг л зүйл дутуу нэг л зүйл нэлээд сэтгэл ханамжгүй нэг л амьдралтай сэтгэл ханамжгүй байгаад байгаа мэдрэмж бол харагдаж байна. За The Hanged Man гарч ирсэн. Миний болохоор яг яагаад яоцгүй байгаа, яагаад юу болохгүй байгаа гэдэг хариултаас илүүтэйгээр шууд зөвлөгөө нь орж ирж байна. Таны зөвлөгөө бол ерөөсөө та тун удахгүй шинэ циклд орох гэж байгаа. Таны амьдрал хувирах гэж байгаа. Таны амьдрал шинжлэхдэх гэж байгаа гэж сахиус нь хэлж өгч байна. Тэгээд амьдрал нь ерөөсөө шинжлэгдээгүй байгаа учраас
шинжлэгдэх гэж байгаа учраас яг шинжлэлтийн өмнөх ингээд ийм одоо монголоор барцад гарна гэж ярих юм уу те барцад гаралт сүүлийн нэг ийм хямрал тохиож байна. Хавар болохоос өмнө үйл болтох шиг гэдэг шиг те яг ингээд яг сүүлийн нэг хямрал бол тохиож байна гэж харагдаж байна. За өөр таны амьдралд юу тохиож байна харъя. Knight of Pentacles, Ace of Swords, Three of Wands. Тэг яалтчгүй амьдралд нь шинэ зүйл орж ирэх гэж байна. Тэгээд энэ шинэ зүйл орж ирэх үед та энэ зүйлд нэлийн тууштайгаар хандах хэрэгтэй. Нэлийн удаан хугацаагаар тууштайгаар үргэлжлүүлж, тууштайгаар хандах ёстой. Нэгэн зүйл таны шинэ циклд орж ирэх болно гэж харагдаж байна. Two of Swords тэгээд тань сонголт бас байх болно. Танд бас таны жоохон яоцгүй, аз жаргалгүй байгаа байдалд хуучин амьдралаа яг бүрэн тавьж явуулж чадахгүй байгаа мэдрэмж бол бас байна. Тэгээ хуучин амьдралаа бүрэн тавьж явуулж чадахгүй байгаа шин гэхлээр ч нөө шинэ амьдрал руугаа, шинэ цикл рүүгээ, шинэ бодит ертөнцийн рүүгээ сэтгэл дүүрээ нэвтэрч чадахгүй болчихж байна гэсэн үг. Тийм. Тэгэхээр та хоёр ертөнцийн дунд ингээд жоохон хоёрдоод байгаа мэдрэмж бол танд бас байна шүү. Үүнийхээ анзаарч байгаа болов уу? За тэгэхээр одоо болохоор та хуучин ертөнцөөсөө тий хуучин өнгөрснөөсөө хуучин ертөнц гэхээр ойлгомжгүй байж болцсохгүй өнгөрснөөсөө юунд нь татагдаж тий юуг нь тавьж явуулж чадахгүй байна вэ? Өөрийн өнгөрсөн амьдрал өнгөрсөндөө тохиосон зүйлсээс л одоо тохиож байгаа зүйлс одоо бүгэн амьдралын циклээсээ юунд нь татагдаад юуг нь тавьж явуулж чадахгүй байгаа. Юунаас нь одоо зурах биш ээ. Тэг юуг нь тавьж явуулж чадахгүй байна. Хараад үгүй Knight of Swords. За групп номер 1 танд ийм нэг зан характер байна. Энэ л ерөөсөө муу характер, муу тал бол биш. Гэхдээ таны шин циклд бол энэ халтай бөгөөд дэмий юм байна. Шин циклд энэ таны энэ зан характер бол хэрэггүй бол байх болно. Тэ та энэс илүү хөгжиж байна гэсэн үг. Тэгээ тэр зан нь болохлээр би туслана, би хийн, би зохицуулж өгье гэд ингээд тэ амар өөрийгөө дайчилдаг юм энерги. Одоо энэ энергээ тавьж явуулаад та арай том болох хэрэгтэй буюу Knight of Swords-ын дараагийн шат нь Queen of Swords гэдэг элдийн хатан болдог гэсэн үг. Элдийн цэргээсээ, элдийн ханхүү цэргээсээ элдийн хатан болж одоо та төвшин ахих гээд байна л гэсэн үг. Тэ таны амьдрал төвшин ахих гээд байна. Тэгтэл энэ төвшин ахалтанд нь таны хуучин энерги буюу би болгоод өгье. Би хий, би туслая гэл ингээ тэ юм болгон дээр ингээл гүйж ордог, хараадаг энэ энерги тэ юм сайхан чин сэтгэлийн яг хөөрхөн чин сэтгэлийн энерги байна. Энэ чин сэтгэлийн юм сэтгэлээрээ гэж ярьдаг. Тэ юм сэтгэлээрээ энергийг та тавьж явуулж чадахгүй байна. Та оронд нь энийга болоод тэ за юмыг жоохон ажиглая. Байдлыг өөрөө нь зохицуулуулчих. Тэ миний оролцоогүйгээр энэ нөхцөл байдал ингээд өөрөө болох хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэ ямарваа нэг нөхцөл байдал заавал би оролцож иж ингээд урагшлах юм бол тэр зүйлийг ер нь тэр чигтэн тавьж явуулъя гэдэг ч юм. Ингээд жоохон наалж суудаг энергитэй болох хэрэгтэй. Тийм болохоор та энэ айгүй сайн хүн байх, тэ чин сэтгэлээрээ байх, сэтгэлээрээ л гүйдэг энэ энерги жоохон тавьж явуулах хэрэгтэй. Энийг одоо болох хэрэгтэй гэсэн зөвлөгөө гарч ирж байна. Тэгэх юм бол та таны амьдрал төвшин ахих болно. Тэгээ миний энэчээс харж байгаагаар та яагаад энэ энергийг тавьж явуулж чадахгүй байна вэ гэхлээр энэ энерги байж иж та өөрийгөө сайн хүн шиг мэдэрдэг байж болцсохгүй. Тэ? Би л очиж туслахгүй бол сайн хүн. Би л очиж тусалж ивэл сайн хүн, тэ? Би л очиж ингээ ямиг зохицуулж ивэл сайн хүн, би үнцэнтэй гэсэн үг. Гэт энээсээ та өөрийнхөө үнцнийг, энээсээ та өөрийнхөө сайн хүний баталгааг олж авдаг болсон байж болцсохгүй. Гэхдээ энэ цаг үе одоо өнгөрчээ. Та өөрийгөө сайн хүн, нөхцөлгүйгээр сайн хүн, тэ юу ч хийгээгүй сууж исэн зүгээр л ингээ сайхан буудан дээр сууж исэн ч гэсэн сайн хүн, тэ? Сайн хүн байхын тулд заавал өөрийгөө батлах шаардлага байхгүй, заавал ямарваа нэгэн зүйлийг хийх шаардлага байхгүй гэдгийг ойлгоод энэ энерги тавьж явуулаарай. За одоо болохоор уншлагын яг гол хэсэг рүү оръё. За сахиусны харж байгаагаар таны амьдралд яг одоо болж бүтэж буй зүйлс юу байна вэ? За сахиусны харж байгаагаар таны амьдралд яг одоо болж бүтэж буй зүйлс юу байна? За
За тийм тэмцгээ ерөөд тодорхой хэмжээнд тэмцгээ болж байгаа. Тэгээ ялангуяа юм сөрөг мэдрэмжүүдээс та цухтаахаа болж байгаа харагдаж байна. Сөрөг, сэтгэл готрлын мэдрэмж, таныг сэтгэлийг гонсоолгосон зүйл өмнө нь ийм зүйл тохиох үед та амар яадаг байсан байж болцсохгүй, амар тэмцэлддэг байсан байж болцсохгүй. Ингээд тэгээ нэхэж хөөж очоод тэ чи яагаад ингэ миний урмыг хуулж байгаа гэдэг ч юм уу. Чи яагаад ингэ муу юм хийж байгаа гэдэг ч юм уу. Ингээл нөхцөл байдалтай амар тулдаг байсан байж болцсохгүй. Тэгээд яг одоо болохоор хүний амьдралд саар зүйл тохиож л байдаг тий. Тэгээд таны амьдралд саар зүйл тохионгоот ер нь айгүй юм уужуу хүлээж авдаг болсон байна, тайван хүлээж авдаг болсон байна. Үсэж сахсчаад очоод ингээ те зодтолт нь барин учрыг нь олно яагаад ингэсэн юу болцсон ингээл амар судалж модалдаг гэдэг ч юм уу те ингэдэг энерги нь одоо үнэхээр багассан байна. Бол тодорхой хэмжээний нэлээд төлөвшөлтэй болсон буюу шинж тэгэхээр энэ сөрөг зүйлтэй үнэхээр илүү төлөвшөлтэй болжээ та. Төлөвшөлтэй байна. Тэ. За өөр сайшаах зүйл болж бүтэж буй зүйлсийг нь харъя таны амьдрал. Яагаад дандаа юм сөрөг үзэлд гарч ирээд байна групп номер 1. Им дандаа сөрөг зүйлсийг даван туулах чадвараасаа та өөртөө итгэл өөрийн үн цэнийг сойрлуулсан юм болов. Би айгүй хэцүү зүйлсийг туулж чаддаг. Миний амьдралд хэцүү зүйлс тохиосон. Энэ болгоныг би туулж ирсэн гэл. Тийм тэгж та гой мэдрэмжийг авдаг. Тийм хэрвээ тийм болвол ингээд ахлаар та гой мэдрэмжийг гой зүйлсээс биш гой мэдрэмжийг муухай зүйлсээс л авдаг болчихно. Тэг ингээ та өөрийгөө гоёор мэдрэхийн тулд өөрийн амьдралыг дүүрнээр мэдрэхийн тулд эхлээд тань муухай зүйл тохиодог байх хэрэгтэй болчихно. Тэгэнгүүт таны амьдралд муу зүйл бараг тохиолддоггүй амьдрал таны амьдралд орж ирэхгүй болчихно гэсэн үг. Та ойлгогдож байгаа хэ хэрвээ та өөрийн үн цэнийг өөрөөсөө бахархах мэдрэмж, сэтгэлийн амьдралын сэтгэл ханамж гэдэг зүйлсүүдийг дандаа эхлээд муу юм зүйл муухай зүйл тохиогоод дараа нь тэр муухай зүйлсийг та айгүй мундагаар даван туулаад тэрнээсээ кайф аваад амьдраад байвал энэ ч одоо муу зүйл тохиохоо болчвол кайфгүй амьдарч байна гэсэн үг болох гэдэг байгаа байхгүй тий. Тийм тул танаас ажиглагдчих шүү. Гэхдээ сахиус нь бол таныг ямар ч юм хэцүү саад бэрхшээл барцдаг бүр үнэхээр сайн туулж чаддаг, үнэхээр гүрийж чаддаг, үнэхээр юм хатуужилтай байж чаддаг, тууштай байж чаддаг, маш юм гүргэр байж чаддаг. Ямар ч нөхцөл байдалд нурж ундаггүй ингээд лаг сайн давж чаддаг. За тэгээ та амьдралд хичээсээр байгаа зэндаа өндөртэй болох төвшин ахих те ингээд өндөр позиц өндөр байр суурьд орсон ч гэсэн энэ байр сууриа ерөөсө бусдыг дарангуулахад ашиглахгүй те бусдыг дээрлэхэд ашиглахгүй байж чаддаг. Ийм хүн болох суурь танд үнэхээр бэлтгэжээ. Тэгээ лидерийн удирдагчийн суурь үнэхээр танд хүчтэй суужээ. Тэг гэхдээ бас энэ дандаа юм зовлонгоор сайныг авдаг талаа жоохон болио те. Сайнаас сайныг авдаг, аз жаргалаас аз жаргалыг авдаг, таашаалаас таашаалыг авдаг болио. Тэгэх юм бол амьдрал нь үнэхээр сайхан болно шүү. За одоо групп номер 1-ийн амьдралд үнэхээр асуудалтай бөгөөд та өөрөө анзаараагүй байгаа асуудалтай зүйлсийг харъя. Тэгэхээр өөрөө чин сэтгэлээсээ олж хараагүй анзаараагүй байгаа асуудалтай зүйлс юу байна? Oh, wow, the chariot. Nine of Swords. За энэ дэр нь би яг сайхан тодруулга авах юм. Тодруулгыг авъя. Daydream. Окей. За та тэгэхээр жоохон workaholism танд байна уу? Workaholism хэтэрхийх ажиллаад ингээд хэрвээ таны амьдрал нэгэн хэвийн байгаад тий ингээд юу ч урагшлахгүй одоо энгийн нэгэн сайхан фермерийн амьдралаар та амьдрвал аз жаргалтай байж чадах уу гэ өөрөөсөө асууад үзээрэй. Хариулт нь тийм байх ёстой шүү. Хэрвээ хариулт нь тийм биш бол нэг ямарваа нэг асуудал байна тий. Өдөр тутамд ингээл амгалан тайван тий босоод үхрээс агаал гэдэг ч юм уу тий. Тэгэл амттай хооллоод за тэгээ өдрийн цаг орлохоор өдрийн хоолоо идэн за хуршүүдтэйгээ буу хална тэгснэ оройн болохоор сайхан
яа дэнтэй maintenance юм хийн ороо бэлтэн ороо засан за тэгээд унтна за өглөө нь маргааш нь дахиад нэга давтна гээл 7 хоногоос 7 хоногийн турш энийга давтаа судаг ийм энгийн удаан 50 амьдралд та ямар байх вэ? Та мэдрэлээ алдаж мэдхэр хүн байна. Тэгээ групп номер 1 ийм амьдралд амар танд уг нь аюу хэрэгтэй байгаа ийм амьдрал. Ялангуяа танд үнэхээр хэрэгтэй байна. Ийм удаан амьдрал те. Гэтэл та бол яг ийм амьдралаар 7 хоног нэг сарын турш амьдрал яг мэдрэлээ алдахаар байдалтай байна. Яагаад гэвэл workaholism байна. Ажлын дон байна. Тэгээ ажлын дон, амжилтын дон байна. Амжилтаас амжилтыг хөөдөг циклд та гатсан байна шүү. Тэгээ энэ тэгээ цикл гэдэг нь сайн цикл биш. Амьдралын үрээний цикл гэхээс илүүтэйгээр яг ингээд тэгээ эргүүлэг доторт орцсон байгаа юу лээ? Hamster шиг тий. Тийм л амжилтаас амжилтыг хөөдөг. Тэгээд энэ амжилтаас амжилтыг хөөжиж л нэг жоохон тухалж чаддаг ийм тал байна. Тэгээд энэний шалтгаан нь гэхэлэр та амжилтаас амжилтыг хөөхгүйгээр амьдрахлаар таны дотор бүр нийл ийм anxiety, нийл сэтгэл төвшөөр, нийл стресс, нийл ингэчүүл яана, тэгчүүл яана, дэлхийс өнчүүл яана, зомби үүсчүүл яана, зомби пандемик болчүүл яана, зомбины тахал болчүүл яана, коронавирусын тахал дахиад тохиолчүүл яана гэл ингээл ингэчүүл яана, тэгчүүл яана, ээж аав гэр бүл ингэчүүл яана, бие нүтчүүл яана гэл ийм амар их бодлоо таны дотор байна. Энэ бодлуудаас та цухтаахын тулд энэ бодлуудыг тижээхийн тулд энэ бодлуудыг та мангас хажирах юм бол та энэ мангасыг тижээж л амьдраад байна гэсэн үг. Амжилтаас амжилтыг хөөгөөд ингээм амьдралтаа гоё шин нэмийг оруулаад айгу бүр бүтээлтэй байгаа юм шиг гаднаас харагдах боловч яг дотроо бол та энэ дотоод сэтгэл төгшөөрийнхаа мангасыг л тижээж амьдарч байгаас ялгаагүй байна. Тэгэхээр энэ дотоод мангасаасаа цухтааж л амьдарч байгаа гэсэн үг. Энэ мангасыг л чимээг байлгах гэж амжилтыг хөөж ийн гэсэн үг. Гэтэл яах ёстой лээ? Амжилтыг хүн чинь кафег хөөсний улмаас амжилтыг хөөх ёстой шүү дээ, тийм. Энэ амжилтанд хүрчүүл гоё доо гэж бодож, тийм. Ингэчүүл гоё доо, тэгчүүл гоё доо гэд ингээд юм гоё мэдрэмжээр хүн чинь хөтлөгдөж юмны араас гүйл үнэхээр сайн байдаг байтал та бол би энэ амжилтын араас хөөхгүй бол би болохоо байлаа гэсэн юм айдсын түлштэйгээр амжилтын араас гүгээд байгаа тал танд байна шүү. Энэ бол аюу том асуудлаа гэж сахиусна. Жаахан загинж байна. За одоо сахиусныхаа зөвлөгөөг харъя. Empress өөрийгөө хайрлал, өөрийгөө торт гэдэг. За сахиусныхаа зөвлөгөөг харъя. Тийм ямарваа нэгэн үйлдэл, ямарваа нэгэн зүйлийг хийх, ямарваа нэгэн амжилтыг хөөх, ямарваа нэгэн зорилгыг хөөхөөс өмнө энэ зүйлийг хийвэл би илүү аз жаргалтай болох уу гэж та энэ асуултыг асуух хэрэгтэй. Та энэ хөөж байгаа амжилтууд нь яг энэ амжилтууд болохоор яг таныг аз жаргалтай болгодог гэхээсээ илүүтэйгээр таныг амгалан болгодог ийм зүйлсийг та хийгээ яваад байна. Тэгэхээр амгалан болгож гин үү биш, намайг аз жаргалтай болгож гин үү, миний амьдралыг хангах уу те, надад ингэж гоё таашаал гоё мэдрэмжийг өгөх үү гэдэг асуултыг өөрөөсөө та байнга асуугаарай. Тэгэхээр энэ асуулт дээр суйрлуулан дараагийн ажлыг хөөх үү, те, дараагийн амжилтын араас хөөцөлдөх үү, өнөөдрийнхөө үйлдэлүүдийг хийх үү гэдэг ийм шийдвэрүүдийг гаргаарай гэсэн зөвлөгөө бол сахиуснаас айгүй тодор орж ирж байна. Маш ойлгомжтой. Тэгээд cherry доош артдаг жоохон pause, жоохон зогс, жоохон боль, жоохон амар боль тэ жоохон боль зогс. 3 1 одоо шин санаа одоо дахиж нэг хэсэгтээ битгий оруулж ир. Нэг хэсэгтээ шин зүйлийг, шин төлөвлөгөөг битгий оруулж ир. Яг одоо байгаа зүйлсүүдээ л анхаарал явж байхад бол нэг хэсэгтээ одоо шин зүйлийг оруулж ирэхээ болио. Тэгээ таны одоо та бүх хиймээрэн гэд бодсон сасан зүйлсүүд бүгдийг нь яаж хасаага бичих юм бол амар олон зүйл байгаа болов. Тэгээ энэ дээрээ одоо юм нэмэхгүй шүү гэж сахиусан зөвлөж байна. Өөр ямар зөвлөгөө өгмөр байна? Father of Cups тийм мэдрэмжтэйгээ холбогд өөрийгөө айгүй сайн арчил. Яг ингээд жижигхэн бэбиг арчилж байгаа юм шиг өөрийгөө арчил. Хоолоо идсэн үү, тэ ингээд бие зассан уу, тэ усандаа орсон уу, заасан гадуур гарч сатгил салхи агаар авсан уу гэл ингээд яг өөрийгөө жоох хүүхдийг арчилж байгаа юм шиг өөрийгөө арчлаа. За тэгээд мэдрэмжийн төвшин ч гэсэн хэрэг жоох хүүхд ингээд гой нэглэн сэтгэлэн төгшөөд яна гэдэг юм бол яг энэ жоох хүүхдийг харагдаж байгаа юм шиг зүгээрээ миний хөө, зүгээрээ миний охин гэл ингээд
харагдаж өгч байгаа юм шиг ингээ өөрийгөө харагдах нэ. Тэгээ нэгт ажлуудаа жоохон удаашруул зогсоо, зарим зогсоох боломжтой зүйлсийг зогсоо. Шин зүйлсийг битгий амьдралтаа оруулж ир. Гуравт нь тэгээд одоо ингээ аюух цаг зав гараад эхэлнэ гэсэн үг шүү дээ. Энэ цаг заваараа ерөөсөө өөрийгөө бүр амар тултал нь арчил. Яг нялх хүүхд арчилж байгаа юм шиг, жоох хүүхдийг арчилж байгаа юм шиг аргад махан биеийг нь арчил. Тэ. Тэгээд дээрэс нь сайхан аргадаж өг, сэтгэлийг нь аргадаж өг, аягийг нь дүүргэж өг, тэ. Ийм зөвлөгөө орж ирж байна. За одоо эцэст нь болохоор таны ирээдүй ямар байна вэ? Таны энэ нөхцөл байдал ирээдүй ямар шүү байхаар байна вэ? За энэ ирээдүйд нь болохоор та зөвлөгөөг дагуул ямар ах вэ, дагахгүй л ямар ах вэ хараад өгье. За group number 1 таны ирээдүй ямар шүү. За эхлээ ерөнхийг нь хараад гэх тийм. Ерөнхий ирээдүй ямар шүү байдалтай байна. The Hangman. Ер нь нөхцөл байдал жоохон өөрчлөгдөхгүй байх байдалтай байна гэж хараад ер нь нэлийн зөрүүдлэхээр байгаа харагдаж байна. Group number 1. За зөвлөгөөг хүлээж авбал зөрүүдлэхгүйгээр хүлээж авбал яах вэ? Ирээдүйн ямар байх вэ? The Devil. Wow, за хэрвээ зөрүүдлээд энэ зөвлөгөөг сонсохгүй чигээр үлдээвэл анивал яах вэ? Тэ? За энэ хүнийх нь яахгүй бол YouTube уурлаад байт юм бэлээ. Ингээд авчи. Райдо юу гарч ирж байна Jupiter. За Ace of Cups. Яасан сонирхолтой юм бэ? За хэрэг group номерыг та зөвлөгөөг дагах юм бол их хэмжээний материал шагнал орж ирнэ. Их хэмжээний таашаалын зүйлсүүд орж ирнэ. Тэгээ таашаалын дараагийн түвшинд орно. Тэрнээс гадна та яг өөрийнхөө юм би нэрээ донтсон байж би донтолтын асуудалтай байж гэдэг бодит үнэнтэй та нүүр тулах болно. Тэгээд донтолтынхаа асуудлыг яг ингээд рехабд явж байгаа юм шиг тийм ингээд тэгээ монголоор ч муухай яриад шүү. Ирүүлжүүлэх гэж яриад дээ шүү дээ. Ажил донтсон хүнийг ирүүлжүүлэхт явуулж байгаа юм шиг ингээд юм жоохон програм бол явагдана гэж харагдаж байна. Хэрвээ та зөвлөгөө дагах юм бол хэрвээ зөвлөгөөг дагахгүй бол таныг таны амьдралд нэг бол шин донтолтыг эсвэл шинэ хүнийг сахиулсан амьдралд нь танилцуулна. Шинэ хосын харилцааны хүнийг. Тэгэд энэ хосын харилцаагаар дамжуулж таны тэр хүнээр дамжуулж таны сургаалыг үргэлжлүүлэх болно. Хэрвээ та сургаалыг эсэргүүцэх шүү дээ, тий. За тэгээд нэг бол шинэ хобби, шинэ донтолтой байж болно. Шинэ юмд ингээ айгу хүчтэй дурлах, тий. Шинэ ажилд айгу хүчтэй дурлах. Ийм сайхан гялалцсан таталцсан. Энэ бол ингээ гаднаас нарахад амар гоё харагдаж байгаа боловч энэ бол дотроо ингээ амар их сургаалтай, тий. Ийм жоохон удаашралтай явах зүйл байгаа шүү дээ, тий. Энийн хажууд бол мажор арканаа илүү хурдан, илүү цүм хийж, илүү жинтэй байх нь ойлгомжтой, тий. Энэ бол арай жоохон удаан байх нь, тий. Таны тархийг таны тархийг угааж өгнө, тий. Таны тархийг угааж өгөх юм шинэ хобби эсвэл шинэ хүнийг таны амьдралд танилцуулж өгнө гэдэг юм. Тийм тэгэхээр сахиусууд ер нь бол бидний амьдралд орж ирж байгаа крашуудаар дамжуулаад найз залуунаа зөвхөн романтик болцооны хүмүүсээр дамжуулж бидэрт сургаамжийг зааж өгдөг. Яагаад гэвэл хүмүүс сахиусынхаа үгийг тоодоггүй хэрнээ крашийнхаа үгийг болохоор амар тоодог байхгүй тий. Тийм байна. За тэгэхээр одоо бүгдээрээ нэмэлт хэсэг лүгээ шилжиж group номер 1 таны уншлагын эхний хэсэг ер нь бол гол асуултанд ингээ хариулагдаад боллоо. За нэмэлт хэсэг дээр нь бүгдээрээ танд ирж буй дараагийн шагналыг харж өгнө. Шагналыг хүртэх эсвэл үржүүлэхэд хэрэгтэй алхмыг харж өгнө. За таны дараагийн сорилтыг харж өгнө. Та хүссэн зүйлийг хэзээ авах вэ гэдгийг харж өгнө. Teams лүгүү гэсэн асуултанд хариулна. Тэгээд сахиусныхаа синхроныг нь сайхан тохиролцож харж өгөх болно. За тэгээ нэмэлт хэсэг дээр би сайхан бүх хөзөрнүүдийг суглаад бэлтжээ. Тэгээд хөзрөө хольж суухгүй шууд тайлаад явах болно. За тийм нэмэлтийг амар санагдаж байгаа, тийм мэдрэмж төрж байгаа, санхүү энерги цаганж гэсэн бэлэн байгаа болвол нэмэлт хэсгээр тань зориулсан ариун мэдээлэл мессеж байгаа гэсэн үг юм шүү. Ирээ уншлагын энэ өндөрлөмөр санагдаж байгаа болвол та өөр бичлэгийг сонирхож үзээрэй. Хамгийн их сонирхлыг татаж байгаа бичлэг нь бичлэг дотор нь танд хандсан сахиусны мессеж ариун байгаа гэсэн үг юм шүү. За үнэхээр их баярлалаа. Тэгээ имжлэг дээр сан лайк дарж өгөхөө бүү мартаараа энэ хүртэл сонссон болвол үнэхээр их баярлалаа. За тундахгүй бичлэгээр нь олзъя. За group номер 2 уншлагатай давтаа Марил. За та 19-ийн тоотой gentleness буюу зөөлөн байдал, зөөлөн гэдэг ийм
Хөзрийг сонгосон байна. Хөзрийнхээ зурагтлыг нарах юм бол голын тусгал доор те юм усны тусгал доор чулуу хайрга мөлгөөр чулуу хайрга байгаа юм үзэсгэлэнтэй зураг байна. Тэгээ нийлэхүүд нарах юм бол яст мэлхийн хясаа ч юм шиг те ийм зурагтай хөзрийг сонгожээ. За шууд таны одоогийн байдал ямар байна гэдгийг хараад эхлэе. Таны яг одоогийн байдал ямар байна? Тэгээ нөхцөл байдал дээр нь зөвлөгөөг нь харж өгөх болно. За групп номер 2 таны одоогийн байдал ямар шүү байдалтай байна вэ? За тэгээ сайхан хөзрөө хольж байх хооронд бичлэгийнхаа энергинд сайхан тасаж амжиг те бичлэгээ сонсож байхдаа энергинд тасаг мэдээлэл нь хүнд ч гарч ирж болцсошгүй хөнгөн ч гарч ирж болцсошгүй ямар ч үглээсэн сахиусны мэдээлэл бол яалтчгүй байгаа болвоо тий тань зориулсан сахиусны мэдээлэл байгаа болвоо. За тэгээ хэрвээ байхгүй байх юм бол эсвэл сонин санагдах юм бол авахыг аваад гээхийг ингээрээ хэрцүүлъё. За групп номер 2-ийн одоогийн байдал ямар шиг байдалтай байна? Энергийн шалгалтыг нь хийж өгье. Two of Swords шийдвэр гаргасан байна. Шийдэмгий байна, шийдвэр гаргасан байна. Тэгээ тэндээ яг жоохон сэтгэл хангалуун буус эсвэл яг 100% аз жаргалтай биш байж болцсошгүй гаргасан шийдвэртэй нөгөө зүйлийг орхигдуулсан сонгоогүй зүйлийг нь тий шийдвэрт нь сонгогдоогүй зүйлийг нь жоохон орхигдуулсан юм шиг мэдрэмж байж болцсошгүй харагдаж байна. За энерги шалгалтыг үргэлжлүүлье. За шийдсэн зүйлдээ үнэхээр шийдэмгийгээр дайчлахыг хүсэж байгаа энерги ч гэсэн байгаа, эрч хүчин ч гэсэн байгаа, эрч хүчтэй байна. Гэтэ ихтэрхий эртчгүй гэдэг ч юм уу тийм санаа зовнилууд бол байхгүй биш байна. Gold foil tarot за ингэ болно. Энергийн шалгалтын хувьд бол энэ мэдээлэлээс цаашаа гаргаж өгөхгүй, хэлж өгөхгүй. Зөвхөн энэ талаар л ярилцъя гэж сахиус нь асууж байна. Тийм нэг зүйл төр үнэхээр шийдэмгийгээр шийдсэн. Энийхээ араас хөөцөлтөөр бэлтэж байгаа. Тэг энэс өөр мэдээлэл гаргамааргүй байна. Хэлэхгүй одоохондоо цаг нь болоогүй. Зөвхөн энэ тал дээр зөвлөгөө өгөөрэй гэж сахиус нь хэлж байна. Сонирхолтой юм тий. Окей. За тэгэхээр ямар энэ нөхцөл байдал дээр нь сахиус нь ямар зөвлөгөө хэлж өгмөр байна вэ? Ямар зөвлөгөө хэлж өгөх үү? Зөвлөх шаардлагатай зүйл байгаа болов. Wow, Seven of Swords. Залмих гэдэг үзэр гарч ирж байна. Knight of Swords. Wow. Юу болоод байна вэ? Муу санаалах, залтай байх, бусдыг амжилттайгаар мэхлэх, эсвэл мэхлэх гэж оролдож байгаад баригдах, шийтгэгдэх, хуваачсан байх, муу хүн байх, онцгой байх тий. Вау, бусдыг хохирох энэ юу вэ? Энэ зөвлөгөө юм уу? Групп номер 2-ийн юм байгаараа гэдэг юм биш үстэй. Юу болоод байна? Four of Cups. Сэтгэл готрол, нөхцөл байдал тиймхэн санагдах. What? Угаасаа юу болоод байна? За яг сахиус нь групп номер 2-ийн сахиустай сахиусаас нь асууж байна. Энэ мессеж групп номер 2-ийн амьдрал зохилт ийм хүн байгаа гэсэн үг үү? Групп номер 2-ийн амьдрал ийм хүн байгаа бөгөөд энэ хүнээс болгоомжлоорой гэд байна уу? Эсвэл групп номер 2 ийм үйлдэлүүдийг хийх ёстой юм уу? Эггүй л үү те? Two of Cups. Юу болоод байгаа юм бэ? What? Ямар сонирхолтой вэ? Энэ хараа. Групп номер 2 ийм үйл хийх ёстой мó гэсэн чи тийм гэд гараад ирсэн байх юм. What is this? Юу болоод байна?
Ингээд мэдээлэл нь амар шулуун шудраг л байна л та. Тэгээд би бол ийм мэдээлэл хэлэхээс сонирн байна. Яагаад гэвэл хүмүүст чинь зөвхөн сайн байгаараа зөв зүйлийг хийгээрэй энэ гэсэн зөвлөгөө хэлж өгөх ёстой байдаг үстэй тий. Окей. Ямар хачин мэдээлэл би. Oh my god. Окей. За. Групп номер 2 таны нөхцөл байдал ер нь бол онцтой нөхцөл байдалд бол биш байх шиг байна. Таны нөхцөл байдалтаа ганц боломжит тайлбар бол ерөөсөө та үнэхээр онцгүй нөхцөл байдалд байна, хэцүү нөхцөл байдалд байна тий. Арга барсан гэдэг ч юм өөр арга байхгүй болсон юм. Нэлээд гацанга нөхцөл байдал та байж болзошгүй харагдчихээн. За. Тэгээд энэ нөхцөл байдал таны хүсэж байгаа зүйл дээрээ та амжилтыг гаргахын тулд хүсснийг авахын тулд бүр үнэхээр зайлшгүй мэхэнд хандах хэрэгтэй. Хувиа хичээсэн байх хэрэгтэй. Би л гэсэн байх хэрэгтэй. Тэгээ хүмүүст худлаа хэлэх хэрэгтэй. Нуух шаардлагатай мэдээллийг нуух хэрэгтэй гэж харагдаж байна. Тэгээ энэ нөхцөл байдалд таны эргэн тойронд хань гэж байгаа хүн те хань гэсэн хүн, хань болох ёстой хүмүүсүүд нь хос болох ёстой хүн нь ийм хэцүү нөхцөл байдалд байдлыг бүрдүүлж байгаа хүн байж болзошгүй. Эсвэл та өөрийнхөө ханыг энэ одоо хувилдаан гэдэг ч юм уу те энэ онцгой энэ өөрийн луур гэж хэлэх юм аашин энэ худал хуурмагтай хамтад ингээ хамсаж энэ онцгой зүйлсийг хийх хэрэгтэй. Тэгээ хийх ёстой онцгой зүйлсүүд нь болохоор дандаа хувиа хичээгээрээ мэдээллүүдийг нууцлаарай тий. Тэгээд худал хэлээрэй гэсэн зүйлсүүд байгаа даа. Энэ зүйлс яг ямар нөхцөлд зөв байж болох гэхлээр одоо би төсөөлөх юм бол одоо жишээ нь шорон морон гэдэг ч юм уу тий үнэхээр юм аюултай нөхцөлд байгаа хүмүүст хэрэг болж болзошгүй зөвлөгөө байж болно тий. Эсвэл бүр үнэхээр юм аимшигт дарангууллын харилцаанууд байдаг даа. Тэ одоо нөгөө нэг хиний жишээ болно одоо санаад шууд толгоонд сахиус нь оруулж ирж хим гэдэг үлээ тэр чинь нэг эмхтэй сүүнэ гэдэг лөө Сүндрийн айлуу те сүүнэг нь уус төрч хүнтэй холбогдоод хутгалуулах тэр хүртэл тулж ирсэн тийм эмхтэй байсан шүү дээ те. Тэр эмхтэйгийн жишээ мишэн дээр бол одоо тэр эмхтэй зарим нөхцөл байдал тэтэрхийн үнэнч байхын оронд хитрхийн шудраг байхын оронд жоохон амиа бодсон бол гэдэг ч юм уу те. Зүг байх байсан болов уу. Тэгээд таны эргэн тойрон таныг хайрладаг уу, таныг хохирооё гэсэн, таныг ашиглая гэсэн, таныг хорий гэсэн, ингээд шоронд бөө мэд амьдралд байлгая гэсэн, таныг мүлжээ гэсэн ийм хүмүүс ирээ таны эргэн тойронд байгаа болвол та нөхцөл байдлаас гарахын тулд ер нь бол ямар ч арга хэрэглэхэд бараг буруутахгүй юм шүү дээ. За би мэдэхгүй. Тэгээ би сонгийн миний хувьд бол би танд юу гэж зөвлөхөөр талентцгал хийгэрэй гэж би танд зөвлөж байна. Миний зөвлөгөө л та талентцгал хийгэрэй. Бүх асуудал дээр талентцгал хийгэрэй. Тэнгүүд гарц гаргалгаанч гараад ирдэг ойлгомжтой болдог. Тэгээ та өөрийн хүн чанарыг залиуслахгүйгээр зөв зүйлс хийх боломжтой. Гэхдээ яагаад ч юм сахиусууд нь энэ зөвлөгөө хэлж байна. Яагаад ч юм. Би мэдэхгүй. Ямар ч чиглэлсэн дамжууллаа. Энэ нөхцөл байдал дээр дахиад ганц үзэр сугалчаад төхөр одоо нэг сонин санагдах юм. Юу болоод байна? Яагаад ийм зөвлөгөө шаардлагатай болов? Групп номер 2-т яагаад ийм зөвлөгөө шаардлагатай болов? Resources. Танд хөрөнгө мөнгө хэрэгтэй гинөө? Яах гээд юм бэ? Яасан хэцүү бэ? За тэгээд өөр нэг боломжит болцоо гэвэл арай нэг гайгүй боломжит болцоо гэвэл та өнгөрсөн өмнө нь айгүй юм худалч хүн байсан байж болцсошгүй. Худал хуурмгийн хийсэн, зориудаар л өөрөө хийсэн ийм хүн байсан байж болцсошгүй. Групп номер 2 та. Хэрвээ өнгөрсөндөө ийм зүйлсийг хийжсэн бол одоо энэ зүйлтэйгээ нүүр тулаад, шийдэмгээр нүүр тулаад энэ талынхаа шархуудыг ангаагаад энэ шахаад дурсамжуудаа цэгцлэх цаг нь босон гэсэн үг байж болно. Гэхдээ энэ нь яг зөвлөгөөний талаас энэ зүйлс орж ирж байгаа учраас ялтчгүй одооноос хийх эсвэл ирээдүйд хийх зүйлийг хилээд байгаа, илтгэхэд байгаа баараггүй байна. Окей. За. Move on. Let's move on, тийм. За, групп номер 2 таны амьдралд болж бүтэж буй сайн явж буй зүйлсүүд юу байна? Сахиус нь таны амьдралд юу болж бүтэж чинь сайн болж ийн гэж байна. Тэгээ сахиус нь хэлж байгаа мэс чинь ингээд хорлолын сахиус ороод ирвүү гэж шалгахаар үгүй байгаа байхгүй юу? Яг алдчихгүй зүв сахиус мөн байгаа байхгүй юу? Тэгэхээр
сони юм аа. Би анхны удаа ийм сонин зөвлөгөө олж үзэж байна. За тэгээ мэдээж YouTube дээр байгаа бичлэгийн зөвлөгөө дагахгүй байх уу энийга та өөрөө 100% шийдэнтэй. Тэгээд YouTube дээр байгаа танихгүй сон гэдэг гарын зөвлөгөөг зүгээр л дотоод бясалгалын бараг хэрэгсэл болгоод ашиглахад буруудахгүй дээ гэж хэлчихдэм билүү. Тэ дотоод бясалгалын хэрэгсэл болгоод ашиглаа. Тэгээд дотроосоо та угаасаа хэрвээ одоо юу гэдэг хэрвээ та энэ нөхцөл байдалд үн чандяа гэж шийдсэн байсан бол миний бичлэгээс болоод хин нэг хүнд худлаа ярих шийдвэрийг бүү гаргаарай. Тийм үү. Гэхдээ үнэхээр яг ингээд шорон морон гэдэг ч юм уу эсвэл ингээд бүр одоо бүлгэн маф энтертэй орооцолтсон байгаа бол за окей мэдээж те энэ зөвлөгөөг зөв гэж тооцож ивэл таны амь насанд хэрэгтэй гэж тооцож ивэл хэрэгжүүлж болох нэ гэх мэтчлэн байх нэ за. За групп номер 2 таны амьдралд болж бүтэж үзэл юу байна вэ? Хараад өгье. За ер нь бол таны амьдарч байгаа орчин эргэн тойрон өөрчлөлт айгүй юм хэцүү зүйлс өөрчлөлт төлөвлөгөөгөө та хэрэг сайхан өөрчилсөн байж болцсошгүй. Ирээдүйн шийдвэрүүдээ те ингээ планаа өөрчилсөн байж болцсошгүй. Тийм бол энэ үнэхээр зүгдэж байна. За тэгээ нүүх шийдвэр гаргасан амьдарч байгаа орчноо солих шийдвэрийг гаргасан бол энэ бол үнэхээр зөв гэж харагдаж байна. Магадгүй бүр амьдарч байгаа орноо солих өөр орн руу нүүх гэдэг ч юм уу те. Эсвэл зүгээр байр орон санаасаа нүүх, эргэн тойрныхаа хамт амьдарч байгаа хүмүүсийг өөрчлөх, эргэн тойрныхаа яг иммедиат орчин те яг таны өдөр тутмын амьдралд байдаг эргэн тойрны шууд хамааралтай байдаг энэ орчныг солихоор болж байгаа нь маш зөв байна. Маш зөв байна те. Тэгээд хуучин төлөвлөгөөгөө хэрвээ та хайсан болвол маш зүг байх болно. Тэгээд эсвэл та өөрөө хаяагүй хуучин төлөвлөгөө хэрэгжүүлэх боломжгүй болоод нүүхээс рүү аргагүй энэ төр байдалд орж байгаа бол энэ бол яг үндэ ивэл юм аа. Энэ бол сайн зүйл юм уу юм шүү. Энэ угаасаа таны өмнө нь сонгосон байсан зүйлс, өмнө нь амьдарч ирсэн энэ нөхцөл байдал бол угаасаа сайнаар дуусахгүй байхаас, эргэхгүй байхаас, өөрчлөгдөхгүй байхаас энэ хэцүү тэгээ дээрэс нь сэтгэл ханамжгүй байдалтай чигээрээ үлдэх байсан гэж сахиус хэлж өгч байна. За одоо таны амьдралд буюу асуудалтай буй зүйлсүүд юу байна? Яг чихнээсээ асуудал болоод байгаа бөгөөд та өөрөө анзаарахгүй асуудал гэж анзаарахгүй мдээгүй танаагүй байгаа. Ийм зүйл юу байна вэ? Групп номер 2-ын амьдралд нь асуудалтай буй зүйл нь юу байна? За уншлагыг харъя. За шороо ордын магадгүй эрэгтэй хүн, шороо ордын эрэгтэй хүн гэдэг нь болохоор өхөр матар охины ордын хүмүүс гэдэг. Эсвэл зүгээр ингээд одоо таны хамаг санхүүг зохицуулдаг эрэгтэй хүн байж болно, дарга гэдэг ч юм уу те. Аав байж болно. За эсвэл таны дассан эрэгтэй эрчимтэй хүн байж болно. Танд айгүйх мэдээлэл өгдөг, машина зэйлүүлдэг, зөвлөгөө өгдөг гэдэг ч юм уу. Үнэхээр ингээд буурс өртөө тань найдвартаа дассан юм нэг хүн байдаг шүү дээ те. Энэ хүн одоо би өөрчлөгднө, гоё олноо, хоёулынх нь амьдрал хэрэгнэ гэдэг ч юм уу те. Ингэж байгаа бол худлаа. Энэ хүн бол асуудал юм а гэж харагдаж байна шүү дутгаараа. Энэ хүн өөрчлөгдөж болно. Гэхдээ өөрчлөлтүүд нь одоо яг нөгөө бэрдээс хүсэл гуйхлаар нэг сонирн биелүүлдэг шүү дээ. Яг тийм байдлаар өөрчлөгднө гэж харагдаж байна. Тэ одоо би баян болёо гэж гуйцсан чинь эсвэл одоо юу гэдэм байгаа. Зайгийн бодож шиндэрлэх юм бол энэ хүн за би одооноос сайн хүн болно. Тэгээ дахиж мафийн асуудалд оролцохгүй гэдэг ч юм ингээд жоохон хийсэр жишээ хэлээд аваад хэлчих. Тэгэхээр мафийн асуудалд оролцохгүй энэ гэх юм гээ амлчлаа гэж дээ. Тэгэх юм бол мафийн асуудалд оролцохгүй ч гэлээ. Одоо марихуана гэдэг ч юм уу те ингээд бодисын фарм эхлүүлдэг ч юм уу. Тэрнэгтэй мафтай холбоогүй. Гэхдээ ялгаагүй л гэмт хэрэг гэдэг ч юм уу те ингээд иймэрхүү байдлаар нэг байдлаараа өөрчлөгднөгийн амлалт өгсөн нэг хүн танд байна. Энэ хүн өөрчлөгдснийхаа дараа яг өөрчлөгдснөө бол өөрчлөгдсөн. Гэхдээ асуудал дээрдсэн үү гэвэл дээрдэггүй байх болно. Энэ нарийн ширэн деталь дээр асуудалтай байх болно. Асуудалтай хിവэрэ байх болно. За тэгэхээр энэ нөхцөл байдал дээр ямар зөвлөгөө өгсөн хэлмээр байна вэ? Яавал зүгээр бэ? Энэ хүнийг та одоохондоо асуудал гэж бол харахгүй байна. Ерөөсөө амар асуудалтай хүн тий энэ хүн л болохгүй нэг тийм та ерөөсөө олж харахгүй байгаа даа. Бараг хань гэж харах гэдэг тий энэ хүнийг. За энэ хүн дээр ямар зөвлөгөөг сахиулсан үгүй. Four of Swords доош харсан байна.
Queen of Pentacles доош ирсэн байна. За энэ хүн таныг нөгөө nagging гэж ярьдаг да. Та nagging гэмэд хүү. Nagging гэдэг үзэгдэл нь болохоор одоо ихэвчлэн голцоо эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүс төр ашигладаг юм арга тактик байдаг. Яг бодтой жишээ бодтой тактик би ярьж байгаа шүү те. Энэ болохоор эмэгтэй хүнийг ингээд жоохон доошоо их те жоохон доошоо хийгээд өөртөө итгэлийг ингээ бууруулдаг юм арга байдаг. Ингээ тэр тухайн эмэгтэй хүний өөртөө итгэлийг ингээ жоохон бууруулчингууд нөгөө эмэгтэй хүн тухайн эрэгтэй хүнээс юуг хүсээд approval буюу магтуулахыг хүсээд тэр эрэгтэйдээ тэгж муухайгаар харагдахаа болохыг хүсээд тэр эрэгтэйд сэтгэлийн ингээ холбоос үүсгэждэг юм арга байдаг юм болцооны арга гэдэг ч юм уу те. Энэ аргыг голцоо юм өөртөө итгэлгүй байгаа эрэгтэй хүн гэд хитрхи энэ эмэгтэй хизээш намайг тоохгүй бах энэ эмэгтэй амар өөртөө итгэлтэй байна айгүй өөрийгөө хайралтай байна. Тэгээ энэ хүн эмэгтэйг өөр дээрээ тогтоохын тулд өөр дээрээ наалдуулахын тулд энэ эмэгтэйг бас хог новш мэтэр мэдрүүлье гэсэн тактик байдаг. Тэгээ энэ тактик ерөөхдөө амар амжилттай ажилдаг. Энэ тактик ажилдаггүй эмэгтэй хүн гэж байхгүй заяа. Гэт ямар ч эмэгтэй хүнийг ингээд яг эзгийг нь олоод муулчих юм бол эзгийг нь олоод ингээд эмзэглүүлчих юм бол тухайн эмэгтэй хүн тэр тухайн ямар ч эрэгтэй хүнд бол ингээд наалддаг юм арга байдаг. Яг юм сэтгэл зүйн манипуляц гэхгүй байна. Тан дээр ийм зүйл тохиосон гэж харагдаж байна. Энэ л хүн бах те энэ л хүн бах энэ царайцхуугаад байгаа. Энэ хүн тан дээр ингэж таныг одоо юу гэдэг нь те өнөөдөр хоол нь гоё болжээ гэдэг ч юм уу ингээд юм сонио махтаалууд байдаг штэ. Одоо юу гэдэг хоолол гайгүй хийчдэг ч юм байна гэдэг ч юм уу те эсвэл ийм жишээ одоо өгнүүдийн толгонд юу орж ирж байна гэхэлэр эмэгтэй юм биш чи мейкап хийдэггүй мó гэдэг ч юм уу. Эмэгтэй юм биш чи скин кэр нэг сайн хийж чаддаггүй юм биш те. Аль би заагаад өгье гэдэг ч юм гэдэг юм. Иймэрхүү байдлын иймэрхүү өгнүүд танд хэлжсэн болвол энэ эрэгтэй хүн танд хэлжсэн болвол энэ хүн таныг нэг хийгээд байна. Таны өөртөө итгэлийг ингэж баг багаар жижигнэр юм үл анзаарагдах хүч байдлаар нураагаад нурааснаар та түүнээс хамааралтай болоод тэгээ та өөрийн дотоод амар амгалан буюу дотоод юу ч болж исэн би окей гэдэг энэ мэдрэмжээ алдаад тэгээ тухайн эрэгтэй хүнийг тэгээ King of Pentacles-ыг миний аюулгүй байдал энэ хүн энэ эрэгтэй миний аюулгүй байдал энэ хүн миний хамгаалалтай энэ хүн надад намайг тайван мэдрэмж төрүүлдэг гэд ингээд энэ хүнээс хамааралтай болсон байна. За тэг хэрвээ энэ уншлага бүр үнэхээр таарахгүй байвал ингээд мэдээж таны уншлага биш те. Гэтэ таарч игэл тэгээд окей. Ийм зүйл тохиолсон байх шүү. Энийг сонсох хэцүү байж болцсошгүй. Тэгээд тэгэхээр нэг гэж. Тэгэхээр нэгийн ийм тохиол яадаг вэ гэхээр зүгээр энэ хүнээс айгу заагаа барих хэрэгтэй байдаг. Таныг тэгж амар таныг өөртөө итгэлийг ингэж доошо нурааж байгаа хүний үгийг та сонсчихвол юм бол нөлөөлчдөг байхгүй юу. Тийм учраас энэ хүн танд ингэж дахиж тийм үг хэлэхгүй байх хэлэх боломжгүй болгох хэрэгтэй байхгүй юу. Дахиж энэ хүнээс ийм зүйлийг сонсохгүй байна гэдэг тэгж өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Яа тэгвэл одоо энэ үгсийг сонсчихвол юм бол нөлөөлчдөг айгүй хэцүү. Тэг эмэгтэй хүнд эрэгтэй хүн дэрчсэн ашиглаж болдог. Эрэгтэй юм байж нах ажил сайн хийдэг юм биш үү гэдэг ч юм уу. Тэг ингэж хэлдэг эмэгтэй хүмүүс байдаг л ах. Гэхдээ энэ аргачлалыг голцоо эрэгтэй эмэгтэй хүн дэр хийдэг. Тэгээд бас энэ хөзөр дээр нь энэ эрэгтэй энэ эмэгтэйд ингэж хийгээд энэ эмэгтэй хувийн аюулгүй байдлыг нурааж өгсөн. Тэг энэ хоёр хүн хосууд ах магадлал өндөртэй гэдэг ингээд хөзөр дээр сахиусан гараад ирсэн байна. Тийм учраас энэ нөхцөл байдлаас гарахын тулд ингээд худлаа хээл, юм нуу, мэдээлэл нууцал, жоохон михтэй бай, хувиа хичээсэн бай гэдэг ийм зүйлгээс сахиусан гарч ирээд байгаа нь одоо л ойлгогдож эхэлж байна те. За одоо энэ нөхцөл байдлын ирээдүг нь хараад үгүй. Энэ нөхцөл байдал ямар шүү ирээдүйтэй байх нь вэ? Энэ нөхцөл байдлын ирээдүйг нь ямар шүү байх нь вэ? Хараад үгүй. За. King of Pentacles. Wow, дахиад гараад ирлээ. Энэ үнтэй нэлийн удаан нацалдаж уулзшгүй. За тэгээ энэ хүн таны араар тавих гэдэг ч юм уу, таны араар муулах, шоодох гэдэг юм мэхлэлтийн зүйлсүүд хийснийг та олж мэдэх болно. Энэ хүнтэй ер нь энэ хүнээс хурдан салаад хурдан блоклоод алга болчдаг асуудал бол биш юм шиг байна. За энэ хүн ерөөсөө хөгжихгүй маань хөгжин энэ төр гэдгсэн хөгжөөг нь ойлгомжтой болох бол нэрээдүүд.
10% байна. Тэгээд харигтлтын асуудал ч үүсч болцсошгүй. Тэгээд The Moon энэ хүний талаарх зөндөө танд худлаа ярьж ирсэн юм байна. Тэгээ өөрийнхөө талаар худлаа ярьж ирсэн юм байна. Зөндөө тань эмхэлсэн юм байна гэдгийг харагдах нь. За архины хамаарал, донтолтын асуудлууд нь нэлээх нь байна. Эсвэл энэ донтолтын асуудлууд үүсэх нь байна. Танд худлаа ярих нь байна, тий. За тэгээ танаас энэ харилцаанаас гадуур хүүхэд ч болсон энэ гэдэг юм мессеж сонсох боломжтой байна. Энэ хүн бол ерөөсөө өөрчлөгдөхгүй маань гэдэг нь тодорхой болно. Гэхдээ шудраг ус цаглах болно. Энэ хүн бол ерөөсөө өөрчлөгдөхгүй. Та энэ хүний өөрчлөлтийг хүлээж ивэл энэ нөхцөл байдал дээртхийг хүлээж ивэл үгүй энэ нөхцөл байдал дээртэхгүй. Тэгээ одоо байгаа хэцүү зүйлсүүд нь даамжраад улам хэцүү болоод байх боломжтой. Гэтэ энэ нөхцөл байдалд яаж иж байгаа шудрагаас бол зонхилно. Зонхилохын хувьд бол зонхилно гэж харагдаж байна. Тэгэхээр ирээдүй юм байна шүү. Зөвлөгөө нь болохоор яаж иж байгаа тийм михийн аргаар тийм михийн худал хуурмгийн аргаарч болтугай нөхцөл байдлаас өөрийгөө татаж аваад гаргаарай. Нүүгээрээ энэ гэсэн зөвлөгөөнүүд байгаа даа тийм. За тийм ээ үнэхээр юм сонирхолтой уншлага боллоо. Одоо бүгд нэмэлт хэсэг лөөгөө оръё. Тэгээ яг хөө нэмэлт хэсэг дээр энэ хэсэг ингээ хангалттай сайхан болж болно. Тэгээ ингээ сайхан хангалттай сайхан зөвлөгөө, цогц зөвлөгөө бол болсон байгаа. Тийм болохоор нэмэлтийг авах шахалт дарамтыг бол бити мэдрээрээ. Гэтэ нэмэлт хэсэг дээр нь харах зүйлсүүд нь болохоор танд ирж буй дараагийн шагналыг хүртэх эсвэл шагналыг үржүүлэх хэрэгтэй алхам, таны дараагийн сорилт. Тэгээ энэ асуудлыг өнгөрсний дараах сорилт. За тэгээ та хүссэн зүйлийг хизээ авах вэ гэдэг асуулт. Тийм эсвэл үгүй гэсэн асуултанд хариулж өгөн. Тэгээс авах хүсний синхроныг нь хараад дуусгах болно. Хэрэв та нэмэлтийг амаарч санагдаж байгаа мэдрэмжинч байгаа цаг хугацаа энерги санхүүнч гэсэн байгаа бол нэмэлт хэсэг дээр нь тань зориулсан арвин мэдээлэл байгаа гэсэн үг юм шүү. Хэрэв үгүй бол та миний бусад бичлэгүүдийг сайхан скроллдож байгаад аль татагдсныгаа үзэх юм бол тэнд нь танд хандсан арвин мэдээлэл байх боломжтой юм аа. За тэгээ нэмэлт хэсэг дээр нь болохоор би сайхан хөзөрнүүдийг бэлдэж тавьж агаад холихгүйгээр тэ удаашрахгүйгээр ингээд бэлдэж тавьж агаад ингээд сайхан дэлхийд шууд хараад өгөх болно. За тэгэхээр уншлагын ингээд эхний хэсэг ингээд боллоо. Үнэхээр их баярлалаа. Тэгээ зөвлөгөө нь бол ингээд цогц ингээд болчихж байгаа юм. Тань зөндөө их амжилтыг хүсье. Тэгээ сайн сайхныг хүсье. Хурдан энэ нөхцөл байдал цэгцрээд амгалан болоод гой болох болтугай гэж өрөөе. За, хэлээр туруудахгүй болцъё. За, групп номер 3 уншлагада тавтай морил та гинэ. Та 13-ын тавтай Echo цойрой гэдэг энэ хөөрхөн өнцрийг сонгосон байна. Сарны зурагтай, туулайн зурагтай, эрвээхийн зурагтай. Маш хөөрхөн эмэгтэйлэг, зөөлхөн, ялтан энергитэй, бас нууцлаг, шидийн энерги, зүн бэлгийн энерги, хүчтэй зүн бэлгийн энерги байна те. Тэгээд мэдээж тэргэл сар гэдэг бол шидтэн зүн бэлгтнүүдийн хувьд бол хамгийн чухал гэх юм уу те. Маш юм ач холбогдолтой сар үе бол муу юм а те. За шууд уншлахлуу нарыг групп номер 3 таны одоогийн байдал ба одоогийн байдлын зөвлөгөөг мөн гарч ирж шүү дээ. Мөн сан бах элдүүд байна. Бах элдүүд хэд пентаклсууд ба major канод байна. За эдрийг халт тогтоож авлаа. За групп номер 3 таны одоогийн байдлыг хараад өгье. Групп номер 3 та яг одоо ямар байдалтай байна? Lovers гарч ирсэн байна. Маш их хэмжээний upheaval буюу ерөөсөө амьдралд нь үнэхээр их хэмжээний өөрчлөлтүүд тохиож байгаа. Тэ ерөөсөө тийм үнэхээр өөрчлөлтүүд тохиож байгаа шаргаж байна. Ялангуяа одоо магадгүй ихэрдлийн аян занал гарах юм бол яг ихэрдлийн аян занал гарсны эхний 3-6 сар бүр үнэхээр бужигнаантай байж болдог. Иймж тийм хүмүүс таны амьдралыг орхиж хайж яваал гэдэг ч юм уу те, нүүх шаардлага гараал гэдэг ч юм уу, ихэрдэл гэж бодож байгаа хүндэж блоклуулаад гэдэг ч юм. Тийм иймэрхүү зөндөө асуудлууд үүсч болдог. Яагаад ихэрдэл гээд байна вэ гэхэлэр lovers зэрэг гарч ирсэн. За. Тэгээ ихэрдэл энэ хоёр үзэр түрүүн гарч ирсэн шүү дээ те. Тэгээ ихэрдлийн асуудалч биш гэж болно. Маш их үүмэнтэй те, асуудалтай үе байна. За гологдлтын мэдрэмж, стрессний мэдрэмж үнэхээр зовлонтой байна. Хүссэн зүйлдээ нийцэхгүй байгаа, хүссэн зүйлийг өөр юм болгож чадахгүй байгаа. Тэгээ хүссэн ажилгаа юу ч хийдэм байгаа. Тэр болгоныг өөрийнхөө болгож чадахгүй байгаа. Үнэхээр стресстэй, үнэхээр хэцүү байна гэж харагдаж байна. За энэ нөхцөл байдал дээр би зөвлөгөөг нь хараад өгье. Сахиусныхан зөвлөгөө нь юу байна?
Page of Pentacles. Тийм ерөөсө бүх хаалганууд хаалттай биш ээ. За таны яг одоо хичээгээд байгаа зүйл яг одоо болгоё гэх ингэ шийдсэн байгаа зүйлсүүд дундаас баггүй нь хаалттай хаалгатай байгаа даа. Тийм ерөөсө ингээ хан мөргөд байгаа юм шиг яаж чижсэн болохгүй ингээд урагшлахгүй байгаа тал байна. Тийм тэгэхээр энэ болохгүй болчиход байгаа одоо хаалга нь хаалттай байгаа зүйлсүүдийг улам ингэж мөргөх хэрэггүй энэ зүйлсийг бараг орхиул зүгээр. Эсвэл энэ зүйлсүүд дээр гаргаж байгаа хичээл зүтгэлээ эрс багасуул зүгээр. Оронд нь өөр боломжууд, өөр үүд хаалганууд нээгдсэн байгаа, тань нээж өгсөн байгаа гэж сахиус нэлж гин. Тэгээд энэ тухайн нээж өгсөн байгаа өөр хаалга тий өөр аян замлыг та боломжуудыг олоорой. Тэгээд тэр тухайн боломж дээр энерги зарцуулж эхлэрээ. Тэгээд яг одоо байгаа зүйлсүүд нь яагаад ингэж их хэмжээний гологдлтын мэдрэмж, стрессийн мэдрэмж төрүүлээд байна гэхээр нэг бол цаг нь болоогүй эсвэл тань зориулсан зүйл биш ээ л гэж харагдаж байна. Тэ? Тийм тэгэхээр rejection is divine intervention гэж сонсч ирсэн үү? Татгалзах гологдолт бол одоо бурхны хамгаалалт юм аа гэж орчуулах юм аашаа. Монголоор бол би гоё орчуулж чаддаггүй. Тэр гоё орчуулж мэдэх хүн байвал комментсд орчуулж өгөөрэй. За өөр зөвлөгөө харъя. Энэ нөхцөл байдал дээр өөр яавал зүгээр бэ? Тэг зөв үүд болон хаалгыг яаж таних вэ? Яаж олох вэ? Two of Cups. Хайр дурлал дээр анхаараарай. Хүн хоорондын харилцаан дээр анхаараарай. Найз нөхдийн харилцаан дээр анхаараарай. Тэгээ хүмүүстэй хамтарч хийдэг зүйлс байж болно. Эсвэл хиний үнтэй тагой болзоонд юмар байж болно гэдэг ч юм уу те. Ажил биш одоо хайр хүн хоорондын харилцаан дээр анхаарч эхлээрэй. За хэрэг ажиллаа хийх бол хүн хоорондын харилцаатай холбоотой ажлыг хийн гэдэг ч юм уу те. Ийм зүйлс байна. Тэгээд энэ хаалттай боломжууд гэдэг нь одоо яг бодит жишээнүүд хэлэх юм бол янз бүрийн зүйлж болно. Ажлын хүрээнд тэгээд тэгэхээр ерөөсөө ингээд хийгээд хахад ерөөсөө бүтдэггүй болдоггүй тий цалин орж ирдэггүй тоон ихсдэггүй тушаал дэвшдэггүй ийм зүйл ажиллана. Хэрвээ тийм бол тэр ажлыг болоод арай өөр ажлыг хийх хэрэгтэй. Тэр өөр ажил нь болохоор арай хүн хоорондын харилцаан дээр суурилсан эсвэл хин нэгэн хүнтэй хамтарч хийсэн эсвэл эхнэр нөхөртэйгээ хамтарч хийсэн эсвэл найзтайгаа хамтарч хийсэн ийм ажил байх болно. За энэ бас өөр яг бодиттой хүн хин нэгэн хүн таныг голоод аж болно. Үгүй би чамтай байхгүй нийлэхгүй гэдэг те шууд утгаараа ингэсэн үнэхээр юм хэцүү таны гологдлтын мэдрэмж мэдрүүлдэг юм хүн яг одоо таны амьдралд байж болно. Та энэ үнтэй хос байхыг хүсэж байгаа эсвэл найзууд байхыг хүсэж байгаа. Тийм болвол тэр хүнийг болоод нэрүүсэн болоод өөр тантай найзалмаар байгаа, өөр тантай ханилмаар байгаа, болцмоор байгаа, hang out тиймэр өөр хүмүүс байгаа. Тэр хүмүүс дээр анхаараарай гэсэн зөвлөгөө байна. Тэр энэ зөвлөгөө нь бол яаж амьдралд нь зохисож болох нэ тий. Тэгэхээр хүн хоорондын харилцаан дээр анхаараарай. Ганцаараа хийдэг зүйлс биш, ганцаараа байх биш, хүн хооронд хүнтэй хүн болон хайр дурлалтай холбоотой. Relationship гэдэг зүйлсүүд дандаа нээлттэй хаалгуудтай байгаа. Энэ лүү хандаарай гэж байна. За одоо групп номер 3 таны амьдралд болж буй бүтэж буй зүйл юу вэ гэж сахиус нь харж байна вэ. Тэгээ таны болж байгаа бүтэж байгаа сайн байгаа амьдралд нь сайн байгаа, сайхан байгаа зүйлсүүд юу вэ хараад өгье. За одоо хөзөрнүүд нь хэр сайхан цэвэрхэн холигдож байна. Энэ бол юмс гой дараа л цэгц дараанд орж буйн илрэл юм. За. Queen of Pentacles доош харсан байна. Энэ бол болж буй, бүтэж буй зүйлс шүү дээ, тий. Magician Nine of Swords доош харсан. Тийм та үнэхээр хэцүү нөхцөл байдалд байгаа боловч та амар юм хитрхи их тав тухайг хөөж гэдэг ч юм уу те эсвэл хитрхи их тассан зүйлдээ боолчлогдог байна гэдэг. Нэг хүн чинь нэг тассан юм а хийж эхлээрээ тэрнийг л хийх гэдэг. Тэрэндээ л зөрүүдлээд байдаг тийм хүмүүс байдаг да. Таны тийм тал харьцангуй бага байна. Тийм учраас та ерөөд бол ямар ч нөхцөл байдлаас өөрийгөө чөлөөлөх боломжтой
гэж харагдаж байна. За бас тэгээд бүхий л нөхцөл байдалд мэдээлэл дутуу байвал эсвэл мэдээлэл худлаа орж ирж ивэл та энийг үнэхээр яг нүүр тулаад зоригтойгоор сорьж чаддаг. За энэ мэдээлэл нь дутуу байна уу, цаг нь болоогүй байна уу, тийм. Эсвэл хинэг хүн надад худлаа илчгүй гэдэг ч юм. Энийг яг ингээд зоригтойгоор нүүр тулж харж чаддаг. Хичнээн ингэж нүүр тулахтай тийм худал хуурмагтай эсвэл дутуу мэдээлэлтэй хичнээн ингэж нүүр тулах нь таныг айгүй их стресстүүлэх, тохгууруулах ч гэлээ та тэрийг тоохгүй үнэхээр зоригтой байж чаддаг. Тэгээ ерөөсөө өөрийгөө ингэж хайрцагладаггүй. Үнэхээр хайрцагладаггүй тэ юугш бол юу хийхэд бэлэн байдаг. Тэгээ ямар ч хэцүү муухай зүйлсүүдтэй нүүр тулаад учрыг нь олоход бэлэн байдаг. Ямар ч юм муухай тохгуурлын асуудалтай нүүр тулж зориглож учрыг нь олоход бэлэн байдаг. Энэ бол айгүй мундаг зан чанар тийм үү? Энэ бол сайн байна. Сайн байна гэж харагдаж байна. За, одоо таны амьдралд бүх асуудалтай зүйл юу вэ? Таны өөрөө анзаараагүй буй асуудалтай зүйлийг харж өгье. Төв номер 3 таны амьдралд буй өөрөө анзаараагүй байгаа асуудалтай байгаа зүйл юу байна вэ? Бас цэвэрхэн алгадаж байна. 6 of Cups, 7 of Pentacles, 9 of Cups. Таны өнгөрсөнд тохиож исэн онцгүй зүйлсүүд тэгээ таны өнгөрсөн тохиож исэн онцгүй зүйлсүүд муу муха дурсамжууд эдрийг болохоор та за энэ угаасаа би өөрөө л өөрийн буруугаасаа болоод угаасаа л ингэсэн юм да гэсэн юм нэг үг байдаг да, юм нэг үг орж ирээд байна. Угаасаа л би өөрийн сонголтоороо л зовсон бидтэй гэдэг ч юм уу те. Угаасаа л юу гэх юм, угаасаа л байдал тэгж л онцгүй л байх хэрэгтэй байсан да гэд ингээд санаа амраад байна. Тэ оронд нь яах хэрэгтэй вэ? Тэгвэл оронд нь яавал зүгээр зөвлөгөөг нь харж зөвлөгөө нь авахгүй болохоор энийг хүнийг триггертэхгүйгээр хэлэх жоохон хэцүү байна. Триггерийн жоохон гайгүй зөөллөөд зөөлнө гэдэг нь худлаална гэсэн үг шүү дээ. Хүнд ч үг мүгээ триггертэй триггерийн шин чанартай зүйлийг ойлгуулад игээр хэлэх чинь чухал шүү дээ, тэ. Зөвлөгөө нь юу вэ? Page of Cups. За тий окей. Тэгэхээр таны өнгөрсөнд зөндөө муу муухай зүйлс тохиожсан гэж харагдаж байна. Зөндөө биш юм аа гэхэд ганц хоёр хүчтэй муу муухай зүйлсүүд ялангуяа бага наснд муу муухай зүйлсүүд тохиожсан. За энэ зүйлсүүдийг болохоор та за тиймээ би өөрийн буруугаас л болсон гэдэг ч юм ингээд дандаа өөр төрөө тохиод байна. Би өөрөө л тэг хийх шийдсэн. Би өөрөө л тэр муухай сонголтыг хийсэн гэдэг ч юм уу те. Тэгээ би өөрөө л сонгосон юм чи одоо тэгээд яг уу дээ гэл ингээд юм. Тэгээд энэс өөр хариултыг хайхгүй байгаад байна. Гэтэл яг жинхэнэ хариу нь болохоор та тэгж зоох шаардлага байгаагүй. Та тийм хэцүү нөхцөлд орох шаардлага байгаагүй. Тэгээ магадгүй тэр нөхцөл байдлыг та өөрөө ч амьдралтаа дуудаагүй байж болно гэж бодохлоор амар хэцүү сонсогдож байна тий. Айгүй хэцүү сонсогдож байгаа болол тэг ингээ би өөрөө л дуудсан юм дөө. Миний л буруугаас болсон юм доо гэж бодоод өөрийгөө харагдаад гэдэг чинь нөхцөл байдлыг харагдаад бусдыг өмөөрөөд яваад аж болцсохгүй. Гэтэл яг бодит үнэн гэх юм бол өнгөрсөн тохиолсон муу муухай зүйлсүүдээс нөхцөл муухай зүйлсүүд яагаад тохиолсон бэ гэхээр энэ муухай зүйлс тохиолсонтой холбоотой байсан хүмүүсийг та өрөвдсөн гэдэг ч юм уу. Эсвэл энэ хүмүүс дотн санагдсан гэдэг ч юм уу. Өнгөрсөн насны сүнсний харилцаа холбоо байсан учраас тэр тухайн өнгөрсний хүмүүс улаан цам таныг хохироогоод байхад те улаан цам танд муу муухай зүйлсийг хийгээд муу муухай орчинд оруулаад байхад та тэр хүмүүсийг найз гэж харсан учраас ч юм уу те айгүйх инэрсэн тантай зөөлхөн сэтгэлээр харьцааг байхад та тэр хүмүүстэй эргүүлж зөөлхнөөр харьцсан. Энэ бол бодит үнэн юм аа гэж харагдаж байна. Тэ. Тэгэхээр та зөөлхөн хандах шаардлагагүй байсан зүйлдээ зөөлхөн хандсан учраас таны өнгөрсөн муухай хохирч муу муухай зүйлсүүд тохиожээ гэдгээс ахиус нь яагаад ч юм энэ уншлагаар энэ удаад яг одоо цагт те яг одоо танд сонсуулахар шийджээ. Энд нь мэдээж сахиуст нь бол илүү гүн утга учир байгаа. Гүн зориг байгаа. Тэрийг нь би энэ уншлагаар олж мэдэх нүг үү? Ямар ч гэлээс энийг яг одоо та мэдээсэй гэж сахиус нь хүсэж байна. За одоо ерөнхий болгон энэ нөхцөл байдал өөр та сонсох хэрэгтэй сахиусны зөвлөгөө үнэ сайхан базаж хэлж өгье. Өөр юу гарч ирэх нь вэ? Two of Swords.
За би танд юу яа энэ уншлагын яг сүүлд нь яг энэ уншлагын эхний хэсэг дуусахаас өмнө би танд тийм эсвэл үгүй гэсэн асуултанд хариулж өгье. Энэ сонголттой холбоотой үзрэг болохоор тийм учраас тэг уншлагын эцэст нь тийм эсвэл үгүй гэсэн асуултанд хариулж өгч учраас тэр хүртлээр уншлагаас асуултаа бодож сууж байгаарай. За two of swords дошаарсан байна. Та үнэхээр нэг зүйл шийдэмгий хандсан байна. Бүр сонголтоо гаргасан нэг зүйл байна. Тэрийг сайн сонголт муу сонголт уу итгэлтэй биш байж болно. Oh my god. За дээр нь зөвлөгөө харж өгье. Энэ зэрэг гарч ирж байна. Security. You're too good. He's insecure. Та бол тэрнээс илүү гоё хүн, тэр хүн амар өөртөө итгэлгүй, тэр хүн танаас доогоор байна гэсэн мэдээлэл гарч ирлээ. За, групп номер 3. Хин нэгэн хүн таны амьдрал дээр өнгөрснийх нь ч хүн байж болно. Одоо байгаа хүн ч байж болно. Хин нэгэн хүн таны хажууд ингээл амар юм томроод идэх ч юм уу те. Ингээд айгүй сериус агаад ийм байх хэвээр, тийм байх хэвээр, мундаг хүн чинь ийм байх хэвээр гэдэг ингээл жоохон хэлбэртэж байгаа нэг хүн байна таны амьдралд. Хин нэгэн хүн хэлбэртэй байна. Тэгээд хэрэв мундаг хаанд бол чи ажиллах хэрэгтэй байхгүй юу гэдэг ч юм уу те ингээд эсвэл юу гэдэг өглөө болгон босоод иглэмтэй байх хэрэгтэй байхгүй гэдэг. Уг нь бол хэлж ярьж байгаа зүйлсүүд нь бол зөв зүйлс. Гэхдээ тэрийг бүр амар шахдаг. Тэгээд ийм хүн байвал энэ хүн яг үнэндээ дотроо өөрийгөө жижигнэр мэдэрдэг хүн юм аа гэдэг захиус нь хэлхийг хүсчээ. Тухайн хүн тэгээ таныг аягүй жижигнэр мэдрүүлэх гэдэг байж уулзахгүй. Эсвэл та хангалттай биш юм шиг те. Та хангалттай юм хийхгүй юм шиг. Ийм мэдрэмжийг төрүүлээд байж уулзахгүй. Тийм бол энэ хүн зөвөр дотроо амар өөртөө итгэлгүй хүн байна. Тэгээд өөртөө итгэлгүй байдлаа нөө хит том хүн шиг байдлаар халахлж байгаа, масклж байгаа, нууж байгаа. Тэгээд өөртөө амар итгэлгүй учраас би сайн хүн байхын тулд гэл ингээл өөрийгөө шахдаг. Тийм учраас таныг ч гэсэн шахдаг ийм нэг хүн байна шүү. Тэгэхээр та түүнээс хэд дахин илүү амгалан хэд дахин илүү хүчтэй хүн байна. Тэр хүн танаас илүү арай хүч султай хүн байна гэдгийг олж хараарай. Гэдгээс ахиус нь хэлж байна. За ийм амар цүм хийсэн том үнэхээр том мэдээлэлд гарч ирж байна. Та энийг сонсоод ямар мэдрэмжтэй болоо би гайх чинь муухай байна уу гоё юм надад хэлж өгөөрэй. Коммент хэлж өгөөрэй. Амар хүн дээр тусаад байна уу эсвэл сонссон учраас нэг юм нөхцөл байдал ойлгомжтой болоод гоё хэрэгчлөө мэдрэгдэж байна уу? Яаж ирнэ надад хэлж өгөөрэй. Яаж байгаа болоо яана групп номер 3. За таны энэ нөхцөл байдлыг ирээдүг нь харж өгье. Тэгээд тийм эсвэл үгүй гэсэн асуултанд нь хариулж өгье. За таны энэ байдлыг ирээдүг харъя. Ten of Wands. Тийм энэ нөхцөл байдал үнэхээр хэцүү байж болно. Одоогийн нөхцөл байдал үнэхээр хэцүү байж болно. Та гэхдээ хичээгээл байвал тэ хичээгээ сахиусныхаа зөвлөгөөгч сонсоод ингээд ер нь л урагшлаад яваад байх юм бол эцэс нь харагданаа. Тэгээ энэ нөхцөл байдлаас шагнална гэдэг ч юм уу тэгээ үр шим нь гарч ирнэ. Тэ? Энэ зөвлөгөөнөөс тэгээ одоогийн хэцүү байдлаас тэгэхээр энэ одоогийн хэцүү байдал ер нь бол дууснаа үүрт насан туршдаа ийм байхгүй гэдэг зөвлөгөө гарч ирж байна. Бас 10-ын тоо гарч ирсэн байна. Тэгэхээр энэ нөхцөл байдал жоохон удаж зунгааралтаж болцсохгүй гэдгийг анхааруулж байна. За одоо болохоор бүгдээрээ сайхан тийм эсвэл үгүй гэсэн асуултанд нь хариулж өгье. Групп номер 3 та тийм эсвэл үгүй гэсэн асуултад бодож дууссан байгаа болов уу? За энийг болохоор нэмэлтээс нь аваад хариулаад өгье. Нэмэлт дээр нь ч яг бас давхар хариулж болох юм те. Гэхдээ яадаг болоо. За групп номер 3-ын асуултын хариу тийм үү эсвэл үгүй юу? Хэрвээ мажор аркана гарч ирвэл тийм гэсэн үг. За justice team гэж гарч ирж байна. Team гэдэг энэ нөхцөл байдлын шударга ёс тэнцвэр нь алдагдсан байна. Эсвэл гэрээ мэрээ зураад хэрэггүй гэдэг ч юм уу те. Гэрээ хэлэлцээр дээр нэг юм деталь те юм бичиг нарийн деталь юм нарийн өгөө авааны солилцоон дээр жоохон асуудал байна. Жоохон зүйлс дутуу байна. Гэхдээ хариулт нь бол 100% тийм мөн гэж гарч ирлээ. За групп номер 3 дээр таны уншлага ингээ сайхан боллоо. Одоо бүгдээр нэмэлт рүүгээ орё. Нэмэлт хэсэг дээр нь болохоор бүгдээрээ танд ирж буй дараагийн шагналыг харж өгнө. Энэ дараагийн шагналыг хүртэх эсвэл үржүүлэхэд хэрэгтэй алхмыг нь харж өгнө. За тэгээд таны дараагийн сорилтыг харж өгнө. За та хүрсэн зүйлийг хизээ авахыг харж өгнө. Тийм эсвэл үгүй гэсэн асуултанд дахиж хариулж өгье. Тэгээд эцэст нь сахиусны синхроныг нь харж өгөх болно.
За групп номер 3 хэрэв та нэмэлтийг сонсоморч санагдаж байгаа, санхүү цаг зав, энерги ч гэсэн байгаа бодлол нэмэлт хэсэг дээр нь танд ганцхан арвин мэдээлэл байгаа гэсэн үг юм шүү. Хэрэв үгүй бол таны бусад бичлэгүүдийг сайхан скролдож аваад хамгийн татагдсныг нь оруулсан постлсон цаг огноо хамаарахгүйгээр сонгуул. Тэнд нь танд зориулсан хамгийн их сахиусны мессеж байгаа гэсэн үг юм шүү. За групп номер 3 үнэхээр их баярлалаа. Дуудахгүй уулзъя.